маань энэ удаагийн дугаар өсвөр насныхаа хүүхдэд та хэр чөлөөтэй ярьж чаддаг вэ? Гайгүй шүү дээ. Бэлгийн боловсролын талаар та ярьдаг уу? Гүү одоохондоо яриаг үлээ. Одоохондоо гэдэг та хэдэн наснаас нь ярих юм? Тэгж бол ярих. Ярилцдаг л боддог шүү дээ өөрөө. Бэлгийн боловсролын тухай та ярьдаг уу? Ярьдаг. Чөлөөтэй. Тий. Ер нь айгүй ярилцдаг ч бодсон шүү дээ. Бэлгийн боловсролын тухай та чөлөөтэй ярилцаж чадах уу? Тэрийг одох нэг яриаг уу. Хэдэн наснаас нь ярих юм? Ер нь одоо манай яг том оюутан л да. Бага мод 9 дугаар анги. Тэр хичээлэрэн заадаг л байлгүй тий. Бэлгийн боловсролоор ярилцаж эхэлсэн үү? Арай болоог байгаа. Намайг Хулан гэдэг. Би Гетэ сургуулийн 12 дахь ангийн сурагчаа. Би ер нь багасаа бүжиглсэн. Тэгээд 2 жилийн өмнө энэ сургуульд орж ирээд ятга гэдэг хөгжим тоглолт сурсан. Тэрний өмнө өдрөөр тоглодог байсан. Гэхдээ ер нь л голцоо бүжгээр л явсан. Би ер нь багасаа тэгэл илүү дутаа энэ дэр бүжиглээл дээл дөнгөт сургуульд ороод дунд ангид орсны дараа манай ээж намайг дугууланд явуулж эхэлсэн. Тэгээд тэрнээс хойш илүү агаас өгжүүлээд тэгээд өдөртөл бүжиглээл явуулчихлаа да. Би ер нь бол яг багасаа нэг хөгжимд ингээд манай ээж өгн намайг ингээд хөгжим минитрээ сурах чигээ төгөлдрөөрт явуулдаг байсан. Гэтэ би яг төгөлдрөөрт нэг сонирхолтой байгаагүй. Тэгээд сүүлд болохоор ятгах сурсан. Манай эмээ ятгаар амар сайн тоглолдог өөрөө сурсан гээ. Тэгээд надад зааж өгөөд тэгээд би сургуулийнхаа концерт дээр тоглоод тэгээд нөгөө бэлцээр агаад сурцсан. Тэгээд яг хувийн сонирхол гэх юм бол би тийм мориор юм уу хийл тоглоё гэж боддог, сурыг гэж боддог. Гэтэ одоо их тийм хичээлийн ажгаар цаг гарахгүй байна. Би зөв хөгжин, бүжиг гэдэг чинь биеийн бүх хэсгийг хөгжүүлнэ. Тэгээд дээрэс нь сонголт сайн болно. Тэгэхээр илүү тий эрүүл мэндтэй сайн л гэсэн үг. Яг уу одоо тий сэтгэл зүйн байдалтай тохируулаад яг тэр тохирсон хөгжмийг нь сонсоод тэгээд ямар бол гонигтай хөгжим сонсдог ч юм уу. Тэгээ баяртай ах юм бол тэгэл гоё бүжиглчмээр ч юм уу. Тэгээд санагддаг. Гэтэ яг нөгөө байнга тийм байдаг болохоор нэг тэгэж бүр яг сүртэй анзаардгүй юм байна. Ер нь бол би имэтиг айгуу дотно. Тэгээд имэдээ ер нь бол ангид өнөөдөр ингэсэн, тэгсэн, намайг ингэсэн, би тэгээд ингэсэн гэдэг ч юм уу яг тиймэрхүү юмнуудаа өдөр болгон яг гэрте очиж ярьцдаг. Тэгээд яг ингээд имээ битээр хилцэж чадахгүй нэг жоох өөрхөн орж ирэх хэрэгтэй байх юм бол ээжийг оруулж ирээд ээж өнөөдөр ингэсэн, тэгээд ингэсэн байна. Одоо яах ёстой вэ гэд хэлдэг. Тэгээд ер нь бол яг ярьж хуваалцах юм бол имэтиг яриад зөвлөгөө авах юм дээр ээжээс асуудаг. Ер нь бол тиймэрхүү талаар нэлээд татна. Ер нь бол найзууд гэх юм бол байгаа. Гэтэ яг гэр бүлийнхаасаа хамгийн дотно нь гэх юм бол ээж л ах. Гэтэ ээж ингээд намайг ингээд би үг ингээ амар яриа авахгүй. Тэг имээ тэрийг сонсдог. Гэтэ ээж ингээд тэгж ярихаар яасан олон юм ярьдیں۔ Гэ тэгдэг байхгүй юу. Тэгээд ингээ уцаар ингээд яриад өнөөдөр ингээд тэгээд гэдгсэн чинь яасан их юм ярьдیں۔ Ингээ уртаас тасалчдаг байхгүй юу. Тэг имээ болохоор яг ингээ бүгднгийн сонсдог. Тэгээд тийм болохоор имээтэйг ярих дуртай, ээжээсээ зөвлөгөө авах дуртай. Бэлгийн боловсролын талаар чөлөөтэй ярилцдаг уу? Одоохондоо жоохон эвтэг болоод байгаа шүү дээ. Гэтэ ер нь нуух юм байхгүй л. Хэдэн наснаас нь та ярилцаж бодож байна? 13-4-өөс нэгсэн зүг болоо гэж бодсон шүү дээ. Монгол бэлгийн боловсрол ер нь хэр хүмүүс мэдлэг хэр байдаг бол эцэг эхчүүдийн донд. Түр байхын байгаад гэхдээ жоохон нээлттэй биш юм болоо гэж бодсон шүү дээ. Ер нь бол анхныхаа тийм мэдээллийг бол ялцчгүй утаснасаа ч юм уу ингээд илүү төтөм үзэж явж байгаад авч байгаа. Тэгээд манай ээж болохоор ер нь ингээд охин хүүхдийн чинь биений мэр штэ. Тэгээд дөнгөт ингээд ээжийг ирэхээс өмнө ирүүл хэлээрээ гэдэг чийсэн аахгүй юу. Тэгээд яг ингээд намайг гэртээ ганцаар анхны мэрчээсэн аахгүй юу. Тэгээд яг ингээд ээжийг тэр өдөр орж амар ууртаа орж ирсэн аахгүй юу. Тэгээд би айгаад хэлж чадаагүй тэр өдөр. Тэгээд ингээд гэртээ ганцаараа байсан болохоор тэгээд ингээд өөрөө нэг аргалж агаад тэгээд оройн тэгээд ээж дэлсэн чи яагаад надад өдөр хэлээгүй ингээд нэгтгэжсэн. Тэгэд яг хөө тэрнээс хойш тэгээд нийтрээ болоод тэгээд ер нь бол бэлгийн боловсролын талаар бол ээж нээлттэй ярилцаарай гэдэг. Юугаас ярилцсан ч гэж боддог. Гэтэ ер нь бол одоохондоо тэгж яриад юу байхгүй. Хэрэгцээ байхгүй. Гэтэ ер нь бол ерөнхий мэдээлэлүүд бол ээжээс авсан баг. Ер нь бол бүжиг, урлаг,
Тэгээ хөгжим тоглох, дуу дуулах ч юм уу бүгдээрээ ингээд өөрийгөө илэрхийлж байгаа хэлбэр болохоор яг тэр тухайн үеийнхаа сэтгэл зүйн байдлаас хамаарад өөрийгөө илэрхийлнэ. Тэгээд тэрэндээ тааруулаад ер нь бол өөрийгөө бас мэдэж болох байх. Яг хөө тэгэл өдс үедээ ч юм уу эсвэл ингээл бүр ингээл сэтгэлийнхаа хөдлөлийг гаргаж чадахгүй байгаа үедээ бүжгэлдэг ч юм уу тийм байж өсөлж чадгалах. Одоо ингээд том болоод туршлагачаад ирэхээр ингээд өөрийгөө илэрхийлэх байдал нь өөр болдог байх. Гэх. Одоо ер нь тэгэл том болох юм бол тэгэл бүр илүү амар бүжиглэх л байх гэхгүй. Бид нар хүүхдийнхээ сайн сонсогч нь байвал хүүхдийнхээ асуудлуудыг ойлгодог болно гэсэн мессеж байгаа. За энэ мессежийг одоо жишээлбэл энэ хүүхд дээр дүгнээд хэлвэл хамгийн их ярихыг хүсдэг хүн нь эмээ гэж байгаа. Тэгэхээр эмээ бол тэр хүүхдийн хувьд хамгийн сайн сонсогч нь байна гэсэн дүгнэлт хийж болохоор байна. Тэгэхээр юу гэж хэлэх гээд байна гэхээр бид нар хүүхдийнхаа сайн сонсогч нь байснаар бид нар ойлгох их үндэс нь болно гэж хэлмээр байна. За хоёрдугаар дүгнэлт гэвэл бас мөн л адил цахим ертөнцөөс өсвөр үеийнхэн мэдээлэлээ авч хүмүүжж байна гэдэг дүгнэлтийг бас эндээс шууд харагдаж байна. За гуравт нь болохоор урлагаар хичээснээр хүүхдийн хөгжил, хүүхдийн хүмүүжил яаж сайнаар төлөвшөж ийн гэдэгт бас дүгнэлт хийж болохоор байна. Жишээлбэл яаж яах гэхээр стресссэн үедээ, шалгалт ихтэй үедээ одоо уур бухимдалтай үедээ, шаналсан үедээ, уйтгарсан үедээ бүжиглмээр санагддаг гэж хэлсэн нь бол урлагаар яаж юм гэхээр өөрийнхөө сэтгэл хөдлөлийг илэрхийлж чадж байгаагийн хэлбэр болж байгаа юм аа.